Тэгэхээр би энэ Пол Острийн тухай ямар ойлголттой явж ирсэн гэхлээр ярив. 2024 онд одоогоос 2 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Тэрний хавар Пол Остер нас орсон. Пол Острыг нас орох үед би Францад явж таарад. Тэгээд тэр үед миний нөгөө хэвлэлийн газрын захирал маань Пол Острыг шүтдэг хүн байсан. Тэгээд Пол Остер нас орчлаа гэдэг угаасаа тэр чинь Францад их нэр өндтэй. Францад өөрөө ч Францад их хайртай байсан. Францын хэл соёлыг сайн мэддэг. Бүр Франц яруу найргийн антилог хүртэл гаргаж ирсэн тийм хүн байгаа. Тэгэнгүүт Француудын үед Пол Остер нас орсон нь их тийм харамсалтай мэдээ болоод маш олон сувгаар тэр нь төгжсэн л да. Яг тэр үед би тэнд байж таарсан. Тэгээд би одоо эдгээр ингэтлээ ач холбогдол өгөөд их онцгойлоод байхыг бодоход ямар ч гэж би өөрт нь мэдэхгүй байсан. Би тэгээд тэрний хамгийн алдартай зохиол нь юу юм бэ гэдээ сонирхоод үзсэн чинь энэ New York Trilogy гэдэг Нью-Йоркийн гурвал гэдэг энэ зохиол нь байсан. Би тэгээд тэр үед нь Нью-Йоркийн гурвалыг одоо энэ ном штэ энийг авч үзчихэд тэгээд ер нь нэг постмодернизмын нэг тийм байдаг л нэг тийм элементүүд байдаг. Тэргээр ятсан. Угаасаа 80-аад оны ном учраас одоо бас бид нар 30 жилийн дараа бараг 40 жилийн дараа ингээ харахтаа тэр дунд чинь энэ хооронд маш олон уран зохиол өөрөө их олон тал руугаа хөгжсөн, олон тал руугаа явцсан учраас яг шинэ юм гэж хэлэхэд хэцүү. Гэтэ нэг тийм өөрөг сонирхолтой санагдсан. Тэгээд энэ хүнийг замнал нь өөрөө их сонин надад зохиолч байгаа замнал өөрөө их сонин санагдсан. Яг гэвэл энэ хүн өөрөө яруу найрагч. Тэгээд яруу найрагчийн хувьд эхлээд хамгийн анхны номон тэр Invention of Solitude гэдэг тэр ганцаардлыг бүтээх үг гэдэг ном нь уран зохиолын ном биш. Зохиомл биш. Тэгээд тэрнийхээ дараагаас эхлээд зохиол бичиж эхэлсэн. Гэхдээ энэ хүний бичсэн бүх зохиолыг эргээд харахад өмнөдөө тэр анхны зохиомл биш, яг жинхэнэ өөрийнхөө амьдралаас бүгдийг ургуулж гарсан энэ зохиол бичиж явсан юм байна. Тийм болохоор одоо энэ Нью-Йоркийн горомсон зохиол гэдэг дээр гарч байгаа, энэ арман дээр гарч байгаа, гурван арман дээр гарч байгаа дөрвөн ч гэсэн өөрөө. Ерөөсөө Пол Остер гэдэг хүн өөрийгөө ямар нэгэн өөр дөрүүдэд хувиргаад тэр хувиргасан дөрүүдээрээ зохиол бичиж явдаг ийм зохиолч юм байл та. Тэгээд миний нэг ийм ойлголттой ерөнхийдөө нэг ийм хэлбэрийн маш өрмөц ирэл хийдэг өрмөц постмодерн зохиолч юм байна гэсэн ойлголтыг сая танайхаас гарсан энэ үйл үзэгдэгч арманы би энийг танай орчуулгаар уншлаа. Сүгрээ аригчаагийн ер нь дашрамт хэлэхэд сүгрээ аригчаа гэдэг энэ залуу бол үнэхээр маш олон шилдэг зохиолыг орчуулж хүргэж байна. Энэ бол манай одоо дээхэн үеийн мундаг орчуулагчдын эзэндээ тавьж яригдахаар тийм бүтээлч ажиллаж байгаа юм залуу байна. Би энэ залуугийн орчуулгаар нөгөө юуны Harper Lee-гийн уралдай хөнөөхийг бас орчуулсан байдаг. Ер нь олон орчуулга байгаа. Нилээ олон хэдэн орчуулгын би уншсан санагдаж байна. Тэгээд ер нь нэрийг нилээ сайн мэддэг болсон. Тэгэхээр энэ ер нь Монголд бас манай залуучууд орчуулгаар, уран зохиолын орчуулгаар маш тууштай ингэж ажиллаж байгаа гэх талархж байгаа. Зүгээр дашрамд ярианаас хальтраад хэлэхэд ер нь уран зохиолын үндэсний уран зохиолын хөгжил бидний үед л үндэсний уран зохиолоос илүү орчуулгын уран зохиол илүү нэмэр нөлөө болж исэн. Бидний манай үеийн ямар ч зохиолч, ямар ч уран бүтээлч хүнээс асуусан, дагтаа уншсан орчуулгын зохиолууд нь тэр хүний ертөнцийг хэлэхэд илүү их хэрэг болсон байдаг. Би тэгээд одоо энэ үйл үзэгдэгч рүүгээ ороход бол үнэхээр миний энэ одоо сүүлийн үед уншсан, сүүлийн 1-2 жилд уншсан номууд дотроос хамгийн их онцгой сэтгэл үлдээсэн ном байлаа. За юугаараа сэтгэл үлдээсэн бэ гэдгийг одоо ингээд ийм онцгой сэтгэл үлдээх ямар учир байсан бэ? Нэгдүгээр энэ арманы зохиомж үнэхээр гоё. Жишээлбэл энэ нэг зохиолын дотор өөр нэг зохиол өгч яадаг бол өөрөө нэлээд тийм түгээмэл одоо тэр тусмаа орчин үеийн одоо бичвэрийг чухалчилсан цаг үед одоо илүү тийм нэлээд түгээмэл зохиомж. Гэхдээ энэ үйл үзэгдэгч арманы доторх бичвэр доторх явж байгаа бичвэр бол өөрөө маш гоё өрмөц санаанд багтамгүй эргэлтүүдтэй. Жишээлбэл одоо энийг мэдээж унших гэж байгаа хүмүүст урьдчилаад бүгдийг ярьчих боломжгүй. Гэхдээ ерөнхийдөө энэ армаа ямар учиртай ингээд постмодернизмын өрмөц армаануудын нэг болчихоо гэхлээр зохиол дотор хоёр зохиогч гарч байгаа.
Магадгүй аль нэг нь Пол Остер өөрөө байж магадгүй. Гэхдээ аль нь ч Пол Остер өөрөө байж болохоор тийм хоёр дүр. Тэр хоёр дүр бол хэдийгээр энд бүгдийн тодорхой өөрийн гэсэн нэртэй явж байгаа боловч Пол Остерийн энэ дотор хэлсэн нэг гоё үг байгаа. За ер нь энэ арман бол яг ингээд зохиогчд яваад очихлоороо тэр ихчийнх нь нөгөө зохиомл зохиогчийн ихчийнх нь хүсэлтээр бүх нэрийг өөрчлөх болсон. Бүх нэрийг өөрчилснөөс гадна бүх цаг үеийг бүх үйл явдал өрнөж байгаа орон зайч өөрчлөлт болсон. Тэгэхээр энэ постмодернист сэтгэлгээний нэг өрмөц гоё юу хитгэн нэг авцаач. Тэр нь юу гэхээр за тэгэхээр би энэ номыг гаргая. Энийг хэвлүүлье. Хэвлүүлэхдээ яах вэ? Хэвлүүлэх болцол нөхцөл бол энд гарч байгаа Адам Вакер бол Адам Вакер биш. Тэнд гарч байгаа Грин Вакер бол Грин Вакер биш. Тэр Рудольфо Борн бол Рудольфо Борн биш. Ер нь Нью-Йорк хот бол Нью-Йорк хот биш. Энэ дотор байгаа. Гэхдээ энд нэг л юм бий. Тэнд байгаа Парис бол Парис. Парис яг мөн. Тэгэхээр тэр нөгөө хоёр текстийн дундах үнэн худал нь аль үл мэдэгдэг. Аль нь зохиомл юм, аль нь бодит юм гэдгийг эцсийн хэмжүүр шалгуур нь Парис. Ингээд зохиомл зохиогчийн нэг нь нөгөө зохиомл зохиогчийн текстийн зохиомл эсхийг шалгахын тулд Парис руу явж. Тэр зохиомл зохиогчийн бичсэн зохиол бол үндсэндээ 3 бүлэгтэй. 3хан хэсэг хавар 100 намар гэсэн нэлээд тийм сонгодог гоё нэртэй магадгүй яруу найргийн юм шиг. Гэтэл хаврынх нь дүрслэл бол нэг детектив сэтгэлтэй хүн амны хэрэг. Тэрнээс болж тэр хүмүүсийн хоорондоо харьцаа нурсан. Хоёр дахь хэсэг нь бол илүү тийм хувийн дэвтэй нэлээд эротик тийм хайр дурлалын юм шиг сэтгэлтэй. 3 дахь хэсэг бол тэр хүн бичиж амжаачгүй, зэгцэлж амжаачгүй гэхдээ тэмдэглэл маягаар магадгүй ямар нэгэн зохиолын ноорог шиг үлдээсэн тэр тэмдэглэл нь энэ хоёр өмнөх тэмдэглэл зохиол бодиттой юм уу, зохиомл юм уу гэдгийг шалгуур болж байгаа. Энэ одоо үнэхээр маш адармаатай мөртлөө үнэхээр гоё сонирхолтой. Тэгээд тэр Парист очиод тэр тухайн үеийн зохиомл зохиогчийн зохиомл биш цорын ганц орон зай болох Парис дүрнсэн үйл явдлын үнэн учрыг тэр хүн олохын тулд ахаад бас нэг тексттэй байж орж. Тэгэхээр энэ бол ерөөсөө нэг текстэн дотор нэг текст, нөгөөтгөөс ургаж гарсан бас нэг текст. Тэгэхээр одоо модернизмын хамгийн онцгой нэг гоё үг байдаг. Модернизмд бол зохиогч гэж байхгүй. Ямар нэгэн текстийг бүтээгч байдаг. Текстийг бүтээгчээс гарч ирсэн тэр санааг уншигч өөрийнхөө дотор бий болгоод тэр зохиол бий болдог. Тэгэхээр бид нар одоо энэ зохиолыг магадгүй нэлээд давхар нэг давхараасаа нөгөө давхар текст нь ургаж гарсан энэ бүтээл дотроос бид нэр өөрийнхөө хувилбарыг гаргаж авах боломжтой болж уншигч юм. Тэгэхээр одоо энэ үнэхээр орчин үеийн уран зохиол ямар шүү хэмжээнд байгаа. Энэ чинь 2007 онд болсон ном билүү те. Мань хүний алдарсан энд юу чинь 87 шүү дээ. Тэгээ бодглохоор нэг тэрнээсээ хойш бараг 10 20 жилийн дараа гарсан ном гэдээ бодглохоор өөрөө яг энэ уран зохиолын зохиомл биш мөртлөө зохиомжийн өвөрмөц шийдлийн дунд ямар их амжилт олсных нь юу харагдаж байгаа. Би одоо энэ хоёр номоор төсөөлөд бодглохоор энэ 20 жилийн хугацаанд зохиолч хүн яаж өсөж илүү тийм сэтгэлгээний хувьд том болдог, тэрнээс гадна илүү өөрлөгөө яаж гүнзгий ордгийг. Одоо энэ Нью-Йоркийн гурвслаас эхэлсэн тэр алдартай зохиолчийн энэ үд үзэгдэгч рүү очсон энэ зам бол өөрөө зохиолч хүн ер нь өөрөөсөө илүү зүйлийг ер нь ухтгүй юм байна. Гэхдээ өөрөөр нь дамжаад явж байгаа ертөнц бол ямар нэгэн текстүүдийн өвөрмөц зохиомжуудын илэрэл маягаар бат юм байна гэдгийг өнөөдөр цагийн уншигчд бол хамгийн гоё олж харж болохоор жишээ. Тэгээ үнэхээр гоё бичсэн, маш гоё сонирхолтой уншихад тэрнээс гадна одоо тэр төгсгөлийг би бол бүр уншиж дуусгахтаа төгсгөлийг ямар гоё хийгээвэ гэдэг бүр тийм атаархах сэтгэл төрсөн. Тэр бол нэг текстийг хөөж яваад текстийнхаа үнэн мөнийг батлахын тулд өөр нэг тэмдэглэл тексттэй яасан. Тэрэн дээрээс тэр зохиогч ямар нэгэн дүгнэлттэй үлдэх болов гэсэн хүлээлт тэр ямар ч тэр хүлээлтийг шууд уншигчд орхицсон. Тэр шууд тэр нэг текстээс үүдж байгаа нөгөө тэмдэглэлээр
Армана төгсгөж байгаа. Тэгэхээр энд бол энэ зохиол үнэхээр зохиомл юм уу? Энд гарч байгаа бүх зүйл нь бодиттой байж ирснийг зохиомл болох шаардлага гарч уу? Эсвэл зохиомл байсан зүйлийг бодиттой болгоод төгсгөж үү гэдгийг уншигч шийтгэхээр ийм гоё өвөрмөц. Тэгэхээр одоо үнэтэй постмодерн уран зохиолыг тэр тусмаа постмодерн зөвхөн постмодерн уран зохиол чи янз л байна. Тэр хэлбэр хөөсөн зөвхөн өвөрмөц юм бодож олсон. Энэ бол дотроо ямар гоё сэтгэлтэй хүний доод ертөнц рүү ямар гоё орсон. Үнэхээр сайн зохиолч. Би тэгээд энэ номыг уншиж дуусчаад тэр 24 онд тэр манай найз Жован Бушо яагаад Пол Остер нас урчжээ гэдээ маш харамсаад нэг өглөөний цайн дээр ярьж ирснийг би гид ойлгох шиг болсон. Үнэхээр тийм гоё зохиолч юм аа. Ер нь уншигч гэдэг бол өөрөө өнөөгийн шатанд бол уран зохиолыг бүтээгч болцсон. Зохиогч гэдэг бол зөвхөн анхны өгөгдлийг өгж байгаа хүн. Бүтээгч бол эцсийн үедээ хамтран бүтээгч нь уншигч болчиход байгаа байхгүй одоо тийм болохоор бид нэр жинхэнэ ном унших дадалтай жинхэнэ уншигчийг бий болгохын тулд зохиогчтой хамтарч өөрийн гэсэн хувилбарыг бүтээдэг бүтээгчдийг төлөвшүүлэх нь чухал юм шиг байна. Тэгэхээр бид нар тийм уншигчдыг төлөвшүүлэхийн тулд тэр уншигч тодорхой хэмжээгээр зөвхөн боловсрох биш хүнийхээ хувьд төлөвшөх бас уншигчийн хувьд мэрэгших ёстой юм. Тэгэхээр өнөөдрийн уран зохиол хаа хүрснийг мэдэхгүйгээр уншигч ямар нэгэн тийм өөрийгөө ном уншдаг хүн гэж ярихд хэцүү болсон. Тэгэхээр өнөөгийн уран зохиол ямар сэтгэлгээний хүрээнд хүрсэн бэ гэдгийг таних тулд уншигч заавал унших ёстой. Өнөөгийн уншигч заавал унших ёстой. Тэр тийм зохиолуудын нэг. Тэрнээс биш бид нар бол янз янзын ном уншдаг бүр үнэхээр бүр номын донтой мөртлөө дандаа тийм нэг нийтийн төвшний ном уншдаг уншигч зөндөн байдаг. Тэр хүнийг уншигч гэж хэлэхэд өнөөдөр учир дутагдaltaй болчиход байна. Ягаад гэвэл нөгөө зохиогчтойгоо хамтраад өөрийн гэсэн ертөнцийн энэ өгөгдсөн хэвлэмэл ном гэдэг хэвлэмэл бүтээгдэхүүний хүний дотор босч байгаа өөр хувилбарыг бүтээдэг бүтээгч нь өнөөдөр уншигч болчиход байна шүү дээ. Тэгэхээр бид нэр уншигчийг илүү одоо энэ үзэл чинь баг 80-аад оноос хойш эхэлсэн баг. Ер нь хүн бид бодоод байхад эхэндээ бол энэ эргэлзмээр санаа боловч юу яриад байгаа юм бэ? Энэ ном ингээл нэг хүний бичсэн номыг тэрнийг ахаад шинээр бүтээдэг яадаг гэдгээр ямар утопи юм яриад байна гэдэг хүмүүс бас маргах хүн гарч магадгүй. Гэхдээ би олон удаа энийг эргцүүлээ бодсон эцэст ер нь үний юм бэ юм шиг байна гэсэн бодолтой болсон. Яагаад гэвэл бид нэр кино үзэх ном унших хоёрын үндсэн ялгаа юундаа байт юм бэ? Тэгэхээр киног бол бид нар тухайн найруулагч яаж харсан, тухайн оператор ямар планууд тавьсан тэргээр л үзчихдэг. Тийм болохоор бид нар тэрнийг өөр ямар нэгэн тэр киноноос гадуур бодох юм гардаггүй. Ном бол тэр одоо кино болцсон ном байлаач гэсэн бид нар уншиж явах явцдаа тис өөр зүйлийг төсөөлж бодож чаддаг. Энэ хүний бүтээлч, уран бүтээл сэтгэлгээний нэг өдөөгч болдог. Энэ утгаараа ном уншина гэдэг бол өөрөө хавьгүй илүү бүтээлч явцсан юм. Тэр мэдээж зохиолч хүн ихний өгөгдлийг өгж байгаа боловч текст өөрөө зохиолчийн бодсноос ч өөрөөр уншигч тосч магадгүй. Тийм болохоор уншигч болгоны өөрийн хувилбар тэр номоос үүсдэг. Тэгэхээр энэ өөрөө илүү үнцэнтэй. Уран зохиолын үнц нь энэндээ байна. Тэрнээс хэвлээд орчуулад ингээд ямар нэгэн форматд оруулаад ингээд ном болгоод тавьдсан юмдаа энэ бол зүгээр л нэг өгөгдөл. Энэ өгөгдлөөс цаашаа яаж задарч тэр хүн энэ өгөгдөл ном гэдэг зүйлийг уншаад яаж хөгжиж дотор нь өөр ямар ертөнц бий болж байна гэдг нь жинхэнэ уран зохиолын үнц. Магадгүй жинхэнэ уран зохиол нь тэнд байна. Тэгэхээр уран зохиол гэдэг бол юм барьчдаг, хэвлждэг, ямар нэг юмд үзүүлждэг зүйл биш. Тухайн хүний дотор бий болдог. Энэ утгаараа хэмжээгүй цувраад ийм хязгааргүй зүйл юм л та. Энэнийг хамгийн гоё өнөө цагийн уран зохиолыг харуулах хамгийн гоё жишээ болж чадахгүйц номуудын нэг нь энэ. Би бүр төгсгөлд нь бүр атаархмаар гоё санагдсан юу нь учир нь юу гэхлээр тэр ерөөсөө зохиогч жишээлбэл одоо энд хоёр зохиогч байгаа. Тэр Джеймс гэдэг зохиогч бол юу ч шийдэг.
тэр Джеймс баг юмыг шийдэх юм байна. Джеймс янзлах юм байна. Джеймс тэр гар хүчмлийг зэгцлээд хэвлүүлэх юм байна. Джеймсийн хувилбараар гарах юм байна. Магадгүй тэр түрүүний миний нөгөө яриад исэн энд бол одоо Адам Вакер биш Нью-Йорк хот Нью-Йорк биш гэдэг байгаа тэр юун дээр ингээхээр энэ бүх зохиомол болсон учрыг энэ Джеймс тайлах нэ гэж л Джеймс тэрнийг задгаа баригдсан. Энэ бол үнэхээр зохиомжийн хувьд бол миний бодлоор төгс шийдэл гэж бодож байна. Тэгэхээр энэ эцсийн эцэст би тэр гол баатрын амьдрал зэрвсхэн нэг сарч хүрэхгүй хугацаанд хэдхэн уулзаад өнгөрсөн тухайн үед 16-7 охин байсан тэр эмэгтэйгийн тэмдэглэлээр энэ армаа төгсчнөө. Тэр эмэгтэйгийн тэмдэглэл нь явж буцаад тэр олон жилийн өмнөх магадгүй хүн амны хэрэг ч юм уу хүнийг хорлсон ямар нэгэн зүйл рүү уншигчийн санааг хөтлчөөд задгаа явчна гэж би үнэхээр төсөөлөг учраас энэ үнэхээр тийм ер бусын гоё байсан. Одоо постмодерн уран зохиолын эхлэл гэж тооцогддог Борхес гэдэг Аргентины алдартай зохиолч бий. Бас баг сууд яруу найрагч гэж хэлж байна. Тэр хүн бол юу гэж хэлсэн байдгийг гэхээр зохиолч хүмүүс ер нь бичсэн номороо бахархаад байдаг. Би бол уншсан ном бүхнээрээ бахархдаг гэж хэлсэн байдаг. Тэр шиг үнэхээр сүүлийн үед уншсан номууд дотроос энийг уншсанаараа бахархчихвол боломоор тийм ном санагдсан. Ер нь үл үзэгдэгч нь хүн юм уу, бичвэр юм уу, үнэн юм уу энийг ингээл маш олон салаа утга байх шүү. Одоо invisible гэдэг тэгэхээр тэр бол нэг тийм тэмдэг нэр шиг нэр байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо жишээлбэл энэ үзэгдэхгүй байгаа зүйл болохоос биш. Яг үнэндээ тэр нь байж байгаа зүйл. Байж ах үзэгдэх гэдэг хоёр өөр зүйл те. Гэтэл энэ дотор бидний мэдж байгаагаар үзэгдэхгүй байгаа юмнууд юу вэ гэхээр яг үнэн нь үзэгдэхгүй байгаа. Гэтэл үнэн үзэгдэхгүй байгаагийн учир нь юу байна гэхээр нөгөө үннийг үзэгдүүлэхгүй байгаа текст нь өөрөө үл үзэгдэгч текст байгаа байхгүй юу? Жишээлбэл бид нар одоо эхний хоёр тэмдэглэлийг уншаад ер нь Адам Вакерын тухай нийтээд ойлголттой болж исэн шүү дээ. Гэтэл дараа нь тэрнийг няцаах хүн гарч ирсэн. Няцаахлаар нь энэ ер нь тэгээд худлаа байсан юм уу гэл нөгөөт чинь яцаалтанд бол баг одоо энийг янзлж байгаа Джеймс энэ бол Пол Острийн өөрийнх нь нэг бэлгэдлийн дүр юм шиг байна. Энэ хүн бол ерөнхийдөө ер нь эргэлзээтэй болчлоо. Энэ ер нь юу вэ зохиол юм уу гэжээтэл энэний учрыг олоход хөдөлж болох цорын ганц бодит ертөнцөөс нөгөө хүнийг олоход эргээд тэр ер нь зохиомл биш байж. Орчин үеийн уран зохиол байдаг хэдийгээр энэ зохиол боловч орчин үеийн уран зохиолд байдаг нэг юм нь ямар нэгэн зүйлийг зохиох боломжгүй гэж үздэг. Жишээлбэл зохиосон байлаа ч гэсэн зохиох боломжгүй. Яг гэвэл тэрнийг зохиоход хүргэж байгаа цааталт нь нэг юм байгаа. Тэр бол үл үзэгдэж зүйл байхгүй. Бид нарыг зохиол бичгэд хүргэж байгаа, уншигчийг тэр зохиолыг уншихад хүргэж байгаа ямар нэгэн хүчин зүйл байгаа. Тэр хүчин зүйлийг бид нэр энэ ийм юм байна гэж тайлбарлаад хэлчих чадахгүй. Магадгүй тийм учраас энэ текстийг, давхар текстийг магадгүй хөндлөнгөөс орж ирсэн 3 дахь текст болох тэр тэмдэглэлийг өдөөж байгаа энэ бүхний цаана үл үзэгдэж хүчин зүйл байгаа. Энэ бол маш бэлгэдлийн нэр юм шиг санагдсан надад. Мэдээж Пол Остер өөрөө юу гэж бодсныг мэдэхгүй. Жишээлбэл хүмүүс чинь зохиолч өөрийнхөө тайлбарыг хийхдээ уншигчийнхаас зөрчдөг тийм тохиолдол зөндөн байдаг штэ. Тийм болохоор энэнийг яг Пол Остер ингэж бодсон байхаа гэд хүн хэлэх бол боломжгүй. Гэхдээ яа харахгүй л энэ зохиол хамгийн төгс тохиомжтой миний л одоо уншсан энэ хувилбараар уншаад одоо энэ тав хүнтэй хуваалцж байгаа сэтгэлийн хүрээнд бол энэ invisible гэдэг бол энэ ном бүр төгс таарсан нэр байж л гэж бодож байна. Бүх утгаараа зөвхөн одоо тэр баатруудын утгаарч байж болно, текстийн утгаарч байж болно. Магадгүй энэ дунд чинь бидний жишээ нь тэнд цус дурддагж байгаа хоёр аллага байгаа шүү дээ. Нэг нь бол шууд алсан. Тэр бас нэг тэр нэг дээрэм тонол хийх гээл явж ирсэн нэг сахилгагүй Нью-Йоркийн хар хүүхдийг нөгөөх нь болохоор яг тэр ослын удмаас олон жил хэвтэрт байж байгаад өнгөрсөн тэр хоёрын аллагыг үндсэндээ хоёулаа аллага юм шиг байна. Үл үзэгдэгч хинч тэрнийг тогтоож чадхааргүй
Гэхдээ магадгүй тэр аллагыг үйлдсэн хүн энэ Рудольф Борн байж магадгүй. Гэхдээ тэр мөн үү биш үү гэдгийг сэтлийг өгж байгаа бүх энэ юугаар гаргаж тавьсан зүйлийг хүртэл Пол Остер үзэгдэхгүй болгоод бас ноочсон энэ бас юм уу. Ер нь их сайхан өрмөц сонирхолтой зохиол маань. Тэр 3 дугаар тэмдэглэл дээр би бас энэ яг уншиж явах үедээ энэ ямар ухаантай сүрхий бас бодож байгаа гэдэг. Эхний 2 тэмдэглэл бол нэлээд ягт бичигдсэн байгаа шүү дээ. Одоо энэ ер нь ямар ч байсан бүр үйл явдал нь детальчлаад магадгүй тэр бичлэгийнх нь хэл юу мууч хүртэл нэлээд тийм төгс уран зохиол юм аягт. 3 дахь тэмдэглэлийг бол тэр хүн нөгөө өвчнөөсөө болоод магадгүй тэр хүн нас бага үлдсэн учраас ч юм уу те бүр илүү тийм зохиол гэхээсээ илүү драфт маягаар аргацсан. Гэхдээ яг л нэг тэрнийг харахад тэмдэглэл шиг те зарим юмнуудын ятсан хитрхи. Гэхдээ тэр яасан гэхлээр бошуухан шиг энэ бүхнийг хилж үлдээгээд орхий гэсэн бодолтой өөрт нь ажиллах боломжгүй байгаа. Би энэнийг ийм хэлбэр бодож олсноороо, ийм хэлбэр сонгоснороо Пол Остер зохиолч хүний хөдөлмөрийн тухай маш мундаг гаргалгаа хийчихэ гэж бодсон. Ягаад гэвэл зохиолч хүн бол угаасаа зохиолчд туслах гэж байдгүй. Тэр хүн одоо хэдийгээр одоо орчин үеийн өнөөдөр зарим Японы юм уу янз янзын жишээ яриад AI-гаар тийм л оюун ухаанаар өчнөө юм хийж ийн нэтрэл ингэж байгаа. Гэвч яг үнэндээ өнөөдрийг хүртэл явж ирсэн магадгүй постмодернизм гэдэг одоо бид нар энэс дараагийн үе рүү орчих шиг бодлоо. Энэ янз янзын генерашны зохиолчдыг хараад байхад гэхдээ энэ хүртэл явж ирсэн бүх замлыг харахад зохиолч хүний хөдөлмөр гэдэг бол ганцхан өөрийнх нь ажил байсан. Өөр хүнд найдаж болохгүй, өөр хүнд найдах найдлаач гэсэн тэр нь өөр утгаар. Тэгээд энэ дунд жишээлбэл энэ Нью-Йоркийн гурамсал дотор Пол Остер уран зохиолын тухай санаануудаа бас маш хийсэн байдаг. Тэр дотор бүр Сервантес, Дон Кихотыг сэдв хүртэл явж идэг. Тэрэн шиг энэ дээр бас уран зохиолын түгээмэл дөрүүдийн зүй тогтол айгүй харагдж илээ. Жишээлбэл тэр Ада Баркар өгөхтэй дагуур охинд миний компьютер дээр бүх юг устгаарай гэж байгаа шүү дээ. Энэ бол яг Кафка нөгөө өөрийнхөө найзад миний бүх гар хүчмлийг устгачаарай гэж хэлээд өгч байгаатай адилхан. Гэвч Кафкагийн тэр юу шатаагаагүй хүчээр бид нар Кафка гэдэг зохиолчийг өнөөдөр мэдж байгаа шиг яг тэр бэлэгдэл энд явж байгаа. Нэг хувийг тэр их сургуулийнхаа найзад чи саналаа хэлээрэй гэдээ явуулсан эхний 2 бүрэн бичигдсэн сүүлийн дутуу драфт маягаар үлдсэн энэ хувилбаруудаар энэ зохиолчийн өөрөө гарч ирж. Тэгэхээр энэ магадгүй энэ бэлэгдлийн тухай ингээл ярих юм бол ямар бэлэгдэл вэ гэж ярих юм бол энэ маш олон зохиолчийн бэлэгдэл дотор нь явж байгаа шүү. Тэгээ яг энэ хэсэг дээр бол жишээлбэл тэр охиндоо бүх миний компьютер дах бүх файлыг устгаарай гэж хэлчихэд сүүлийн бүрэн болоогүй тэмдэглэлээ үлдээгээд явж байгаа бэлэгдэл бол Кафка харагдахаар ч юм уу ингээд Кафка өөрөө ямар юу вэ чинь өөрөө нийгэм тэнцээгүй зохицоогүй нийгэм зохицох нь өөрөө хэцүү байсан юм дүртэй. Гэтэл энэ хүн бол тухайн үеийн нийгэм зохицох гээд ямар тэр хизээч нийгэм зохицохооргүй магадгүй тэр одоо тэр цусан төрөл доторх секс гэдэг чинь өөрөө нийгмийн бүх ёс зүйд таархааргүй зүйл шүү дээ. Ийм өхнийг туулаад гарсан хүн эцэстээ нийгэм зохицохын тулд нийгмийн ажилтан болоод нийгмийн ажилтныхаа ажлын хүрээнд 2 өөр арсны гэрлэл гэдэг Америкт өөрөө ч гэсэн энэ нэлээд хэцүү гэрлэлт. Тийм гэрлэлтийг туулж гараад дагуур охиндоо ямар гоё илгэмсүү хандчихсэн зөвхөн тэр одоо аав гэсэн гэж хэлж байгаа үгнээс нь тэр Джеймс шууд мэдэрж байгаа. Ингээд харахаар энэ өөрөө нийгэмд хүн тэр тусмаа зохиолч хүн яаж зохицохын тулд яадаг магадгүй зохицоход нь зохиол бичдэг нь өөрөө тус болдог нэг бэлгэлдлүүдийн хувьд тэгэхээр задлаад ярил дуусгааргүй тийм олон бэлгэлттэй. Дүрийн тухай ойлголт дээр манай зохиолчч тэр уншигч тэр нилээд эсрэг хоорондоо зөрчилтэй ойлголтууд ярьдаг. Дүр гэдэг бол яг тэр тухайн зохиолыг
хамгийн гол авчирдаг юм зүйл гээл нэг хэсэг нь ярьдаг бол нэг хэсэг нь дүр гэдэг бол эцсийн зохиогчийн оюун санаа дотор бий болсон хин нэгэн тэр хин нэгэн юу шийдэх нь заавал үйл хөдлөлөөр юм уу заавал ямар нэгэн тэрний хийж байгаа алхмаар тодорхойлоход галбгүй гэж үздэг бас үзэл байна. Тэгэхээр энэ дотор яг бидний сонгодог дүрийн ойлголттой одоо жишээл сонгодог дүр гэдгийг би голцоо тэр реалист хэв шинжтэй зохиолуудаар л жишээлж ярьж байна л да. Жишээл сонгодог дүрийн ойлголттой зохиолуудад гардаг шиг дүр энд байхгүй. Жишээлбэл бид нар сонгодог дүрийг Дөлгөөн дооны Григори Мелиховаар гэл төсөөлөл бодлоо гэхэд Мелихов ямар төрхтэй, ямар зан ариуштай, ямар тунсан, ямар юу вэ гэл бид нар бүр ингээд нэг юм хажууд нь зэрэгцээд явсан юм шиг. Гэвч Адам Вакри ямар хүн бэ гэдгийг бид нар одоо мэдгүй нэг удаа тэр хүний тухайд маш царайлаг гэдгээс өөрөөр баг энд юу харагдахгүй байхгүй. Тэгээ маш царайлаг гэдэг нь хүн хүний ойлголтын хувьд бол харьцангуй ойлголт шүү дээ. Нэг хүний хувьд одоо царайлаг гэдэг нь нүд хөмсгний тухай яриа байдаг бол өөр нэг хүний хувьд зүрхэн арсны тухай яриа ч юм уу эсвэл гоё ус ч юм уу магадгүй бие авч явах маяг ч юм уу ингээд бодглохоор энэ хүн тэр ямар нэгэн дүрийн тийм хөвшмөл юунд уншигчийг бариагүй. Тийм болохоор энэнийг би Пол Острийн оронд байсан бол энэ дүрийн цааш нь ингээд аваад явах байсан та гэж бодлоо. Үнэхээр төрхөөргүй юм төгс юм шиг надад санагдсан. Яагаад гэвэл энэнийг тэр бүгдийг өөрсдөд нь даатгаад орхисон. Тэд нар өөрсдийнхөө л явж байгаа. Би тэр Сесилийг ч гэсэн ямар гоё дүрвэ гэж бодсон. Сесил бол баг гарахгүй. Эхний удаад тэр нэг тэр залууд дурлцнаа нууж чадахгүй. Тэгсэн мөртлөө сүүлдээ тэр хэлсэн мэдээлэлд нь зочирцсондоо болоод муухай зан гаргаад нөөрлөө нулимаал те. Тэгсэн мөртлөө сүүлд нь тэр нь насан туршид нь тэр хүний хувьд ингээд одоо эргээд явах хэвээр тэмдэглэл болцсон. Тэрнийхээ тухай тэмдэглэл хөтлөөд тэр тэмдэглэлээр амьдэрсэн. Ингээд бодглохоор энд байж байгаа бүх хүмүүс яг сонгодог утгаар дүр тэрнийг хөгжүүлээд явсан биш. Ерөөсөө л өгдлийн нөгөөл зоргонд нь орхичихсан. Бид нэр бүгд өөрсдийнхөө л явцсан юм санагдсан. Мэдээж анх удаага одоо нэг ихний хүүхдийн номууд ч юм уу нэг тийм нэлээд тийм энгийн төвшний зохиолууд уншаад явж байгаа хүн уншихад жоохон хэцүү байж магадгүй. Тэгэхээр ямар ч уншигч тодорхой хэмжээгээр төлөвшсөн, мэрэгчсэн, бэлтгэгдсэн байж ээж тухайн зохиолыг хүлээж авах юу ч гэсэн өөр байдаг. Яагаад хүн зарим номыг амьдралдаа 4-5-аас илүү олон удаа уншдаг гэхлээр тэр хүн өөрөө уншигчийнхаа хувьд өөрчлөгдөд байдаг. Жишээлбэл одоо 12-3 настайдаа уншсан Гаргантио Пантагрел хоёрыг 40 наснда унших хоёр өөр. Нэг нь магадгүй зугаатай юм төвж уншаад тэр нэг тийм хүүхдийн зохиол шигээр сэтгэлд нь үлдчихэж магадгүй. Гэтэл 40 настай нэлээд олон ном уншсан уншигч эргээд уншихад тэндээс ямар ухаантай философи санаануудыг олж авч болох уу тий. Би саяхан нэг хүнтэй санаандгүй таарлаад нэг газар таарлаад яриа өдүүлсэн чинь тэр яриа маань явж байгаа санаандгүй 100 жилийн ганцаардлын тухай сэдвээр хайдарсан. Тэгтэл тэр бүсгүй ингэж хэлсэн. Би баг залуу байхдаа энэ номыг 100 жилийн ганцаардлыг дандаа нөгөө 3-4 хуудасны алгасалтай уншсан. Яасан гэхээр ингээд уншиж байгаа жоохон сонирхолтой санагдан гут нь алгасаж яваад тэгтэл тэр дунд чинь одоо тэр өсвөр насндаа уншсан юм шиг ба. Тэгэнгүүт секс гардаг хэсгүүд нь илүү сонирхолтой байсан болохоор тэдний түүгээд уншицсан. Тэгэнгүүт тэр номны тухай төсөөлөл нь нэлээд тийм өөр үл. Тэгээ сүүлд нь олон жилийн дараа эргээд бүх маш олон хүмүүс угаасаа 100 жилийн ганцаардл шиг их хүн болгоны аманд явж илүү их сурталчлагддаг зохиол цөөхөн шүү дээ. Тийм болохоор нөгөөд чи эргээд нилээд буйртай унших хэрэгтэй юм байна гэж бодоод уншсан юм. Гэтэл тэр хүн 10 хэдтэй охин байхдаа уншсан 30 хэдтэй хүн болоод уншсан хоёр зохиол нь хоёр дэс өөр зохиол байсан гэж байгаа юм. Яг тэгвэл тэр хэдийгээр текст нэг боловч хүлээж авч байгаа хоёр өөр. Тэгэхээр уншигч номыг ямраар хүлээж авах вэ гэдэг чинь бол тухайн хүний өөрийнх нь хэр зэрэг бэлтгэгдсэний хэр хэмжээс хамаарч. Ер нь төлөвшсөн уншигчдад илүү сайн уншигч мэдээж ямар ч хүн уншиж болно л та зөв. Ер нь уншигч төлөвшөх ганцхан зам байна. Унших.